Бүгдээрэнд нь өглөө өдрөөр мэндийг хүргэе. Vision Hub Mongolia-гийн цаашин булан болох Learn with Vision Hub-ийн дараагийн дугаар хүрхэд бэлэн боллоо. За болроо байна. За эхний дугаараар та бүхэндээ одоо ховор өвчин талаар ярьсан бол энэ удаагийн дугаараар бидний өдөр тутамдаа хийх одоо мэслийг эмнэлгүүд хэрэгжилж байгаа нүдний мэдээ алдуулалтын талаар ярихаар шийдлээ. За яагаад гэвэл залуу эмчнэр маань, резидентүүд маань ямар нэгэн байдлаар нүдний мэдээ алдуулалт хийж байгаа өдөр тутамдаа. Тэгэхээр энэний цаана бид нар нүдний аль бүтцэд ямар механизмаар юуг мэдээ алдуулах гэдэг юм бэ гэдгээ бас ойлгох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тийм учраас энэ талаар энэ би бүр резидент ахта бэлтжижсэн энэ слайд байгаа. Тэгэхэд баг зэрэг жоохон апдейт хийгээд тэгээд та бүхэндээ ярихаар бэлтлээ. За өнөөдрийн агуулгын тухны тухай гэвэл юу юуны талаар ярих вэ гэхээр нэршлүүдийн талаар мэдээ алдуулснаар маш олон төрлийн нэршлүүд байдаг. Тэдгээрийг дурдах болно. За тэг хэсэг газрын мэдээлжүүлэлт, ерөнхий мэдээлжүүлэлтийн талаар ярина. Гэхдээ түлхүү хэсэг газрын мэдээлжүүлэлтийн талаар. За тэгээд мөн дээрэс нь энэний яг суурь одоо механизм юу байгаа юм. За тэгээд энэ англи нь юу юм, анатоми нь юу гэдэг талаар бас ярих болно. Дээрэс нь нүдний 6 төрлийн мэдээ үзүүлэлтийн талаар энэ талаар бол илүү дэлгэрэнгүй яриа гэж бодож байна. Яг одоо тусаалгаар буюу хэсэг газар, intracameral, subconjunctival, subtenon, retroperibulbar энэ талаар дэлгүү ярих болно. За тэгээд энэ мэдээ үзүүлэлттэй холбоотой үүсдэг хүндрэлүүд бас байдаг. Тэгэхээр энэ хүндрэлүүд ямар шинжээр илэрх үү, ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар бас ярих болно. За тэгээд оклопластийн мэдрэлийн блокууд ерөнхий мэдээг үзүүлэлтийн талаар бас дурдаад өнгөрөх болно. За тэгэхээр хэдүүлээ нэршил рүүгээ орцгоё. За анестезия гэдэг маань анестетос гэдэг грек үгнээс гаралтай байх юм байна. За энэ маань мэдээгүүлжүүлэх гэсэн утгатай. За мэдээ байхгүй, sensation байхгүй болно гэсэн үг нь. За analgesia гэдэг бас үг байдаг. За энэ бол ямар нэгэн байдлаар мэдрэхүү хөдөлгөөн болол одоо өөрчлөгдөхгүй. За зөвхөн өвдөлт намтах нь байна. За akinesia гэдэг маань харин хөдөлгөөн алдагдахыг хэлэх нь байна. За sedation гэж байдаг. Энэ хөвчлэн нөгөө ерөнхий мэдээ алдуулалтын өмнө бас хийгддэг. Зарим тохиолдолд зөвхөн sedation хийгээд бүрэн одоо унтуулж мэдээ алдуулахгүйгээр хийх бас тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ sedation гэдэг маань өөрөө sedative буюу одоо унтааруул одоо самууруулах, тайвшруулах гэх юм болов би яг сайн орчуулгыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол утга санаа нь энэ хүнийг одоо тайвшруулах гэсэн утгатай. Тийм тэгэхээр нөгөө мис заслын өмнө тухайн хүнийг илүү тайвшруулах зорилгоор хэрэгэлдэг байна. За амнезия гэдэг нь бол одоо хэсэгчлэн болон бүрэн оюун санаа алдагдах гэсэн бас утгатай үг юм байна. За одоо ингээ хэсгийн мэдээ алдуулалтын үндс нь нөгөө ашигладаг тарианууд руугаа орцгоё. Одоо эмийн бодис руугаа орцгоё. Тэгэхээр эмийн бодисуудын хувьд бол энэ бас нөгөө basic science-аас авсан хүснэгтэй байгаа шүү. За эмийн бодисуудын хувьд bupivacaine, lidocaine, mipivacaine, procaine гэсэн үндсэн одоо хамгийн түгээмэл хэрэглэгддэг дөрвөн юм байна. Bupivacaine гэдэг нь маань өөрөө 480-аас 720 минут хүртэл үргэлжилдэг гэж байгаа юм. Тэгэхдээ 720 минут хүртэл гэдэг маань эпинефринтэй тохиолдолд 480 минут гэдэг ч одоо 4 цаг юм уу? 4 цагийн турш мэдээ алдуулна гэсэн үг. Тэгэхэд энэ нь илүү давуу тал болж өгч байдаг. За гэхдээ сул тал нь юу гэхээр нөгөө нүдэн доторх булчингуудад энэ toxicity-г нэмэгдүүлээд өгчдөг юм байна. За бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг lidocaine болохоор 0.5-аас 2% одоо проценттэй байдаг. 2% одоо концентрацтай байдаг. За тэгээд 4-өөс 6 минутанд эхлээд 40-60 минут үргэлжилдэг. Хэрвээ эпинефринтэй хамт хэрэглэх юм бол 120 минут хүртэл үргэлжилдэг юм байна. За тэгээд энэ маань өөрөө идэд маш одоо нөгөө хурдан нэвчиж өгдөгөөрөө давуу талтай. Хайлоринадаас ашиглахгүйгээр. За mipivacaine гэдэг тариа болохоор маш хурдан эхэлдэг. 3-аас 5 минутанд эхлээд 120 минут үргэлжилдэг. Тэгсэн айгүй удаан үргэлжилдэг юм байна л да. Энэгээр маш давуу талтай. Энэ нөгөө сүүлийн үед бас гадны орнд хурцлаад байгаа юм билээ. Жохон үнэтэй байдаг. Гэхдээ нөгөө эрт эхлээд удаан хугацаанд үргэлжилдэг. Тэгээд хоруу чанар багтай гэдэг утгаараа давуу талтай.
За Brocade нь бол 7-8 минутанд одоо үйлдэл нь эхлээд 30-45 минут үргэлжилдэг. Хэрвээ эпинефринтэй хамт хэрэглэх юм бол 60 минут хүртэл үргэлжилдэг юм байна. Богино хугацаанд үргэлжилдэг. За тэгээд салтын эдээс одоо нөгөө абсорбшн болох нь айгүй бага байдгаараа бас сул талтай байд юм байна. Тэгээд үндсэндээ энэ эмнүүдийг маань амид суурьтай болон эстер суурьтай гэж нөгөө нэг химийн бүтцийн хувьд тэгж бас ангилаад байгаа. За энийг энэ дараагийн слайд дээр ярих болно. За энэ дэр сая хоёр дурддагдаад өнгөрсөн эпинефрин болон хайлуринадаас ямар зорилгоор хамт хэрэглэдэг вэ гэхээр эпинефрин бол өөрөө судас агшаах үйлдэлтэй. Тэгэхээр энэ үйлдэлийг нь ашиглаад бид нар одоо нөгөө анестетикийн абсорбшнийг бууруулж өгдөг юм байна. Тэгэхээр илүү нөгөө нэг удаан хугацаанд иммун бодис маань үйлчлэнэ гэсэн үг. За тэгээд мэдээж суцыг агшаачж байгаа учраас тус гарах нь бас бага ах нь. За хайлуринадаас харин яадаг вэ гэхээр энийг хамт хэрэглэх юм бол нөгөө идрүү нэвчих чадвар илүү сайжирдаг. Яаж сайжрах вэ гэхээр нөгөө эс хоорондын холбоосыг нөгөө салгаад өгчдөг. Тэгээд ирэхлээр нөгөө хамт хийсэн тариа маань идрүү нэвчиж одоо тархах нь маш хурдан сайжирдаг юм байна л да. Тэгэхээр харин лидокаин бол энэ хайлуринадасыг ашигладаггүй мөртлөө энэ чадвар сайн байдгаараа бас энэ өөрөө давуу тал болт юм. За сая хэлсэн нөгөө эстер бол амид суурьтай эмнүүдийн нөгөө химийн бүтцийн хувьд ялгааг нь энэ дээр гаргачихчаа. Тэгэд ихэвчлэн нөгөө эмнэлзүүдээр ашигладаг маань амид суурьтай болж тараад байгаа. Одоо энэ мэдээ алдуулах тариануудын суурь механизмын талаар ярих юм бол мэдрэлийн нөгөө аксоны мембран дээр натрийн сувгийг ерөөсөө хориглоод өгчөж байгаа. Тэгэхээр натрийн сувгийг хориглоод өгчнө гэхлээр тухайн сэрэлд орохгүй гэсэн үг, мэдээлэл дамжихгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө сенсорын нерв чинь алдагдчихж байгаа. Энэ гэхдээ зөвхөн сенсорич биш, одоо бас мотор нервүүд дээр үйлчилдэг. За тэгээд анестезиаг үндсэндээ хэсгийн болон ерөнхий гэж хоёр ангилаад хэсгийнхийг нь инфильтрашн буюу одоо нэвчүүлэх бид нар одоо нэвтрэх байдлаар тарина. Энэ дотроо ретро, пери, булбар, субтена, субконжуктивал орчиж байгаа. За тэгээд камер доторх хэсэг газрын буюу одоо нөгөө топикл гадаргуу гэх юм. За тэгээд мэдрэлийн блокууд энэ донд нь нүүрний блок болон одоо бусад гэж хоёр ангилаад бус дотроо супра инфраорбитал нерв. За ерөнхий мэдээ алдуулалтыг болохоор ямар замаар мэдээ алдуулж байгаа вэ гэдгээс хамаарат inhalational болон intravenous гэх хоёр ангилж байгаа. За одоо антом руугаа гол асуудал руугаа орцгоё. За энэ бол ерөнхий бидний сенсори болон парасимпатик, симпатик мэдрэлийн ширхгүүдийн салааг харуулж байгаа. За биднэрт хамгийн чухал нь юу вэ гэхээр одоо энэ сенсори файбрууд яаж яваад байгаа юм бэ гэдэг аюул чухал. Тэгэхээр бидний эвэрлэг бол маш олон сенсори мэдрэхүүн мэдрэлийн ширхгийн төгсгөлүүд, хамгийн сүүлийн төгсгөлүүд эвэрлэг дээр тусч идэг. Тэгэхээр мэдрэхүүн мэдрэл маань өөрөө афферент мэдрэл учраас өсөх замаар явна гэсэн үг. За эвэрлэг, салст зэргээс одоо энэ conjunctival afferent мэдрэлийн ширхгүүд дэшээ явлаа. Long ciliary nerve маань өөрөө 5 дугаар ус мэдрэлийн эхний салаа руу очих нь байна. За тэгээд энэ эхний салаа руу очичоод одоо ерөнхийдөө 5 дугаар мэдрэлийн нуклеус руу мэдээлэл дамжуулдаг байх нь. Энд өвдөлт үүсэж шүү гэдэг мэдрэхүүн мэдээлэл дамжуулдаг. За одоо харин хөдөлгөөний мэдрэл рүү оръё. За хөдөлгөөний мэдрэл дээр болохоор бид нар мэдж байгаа 3, 4, 6 дугаар ус мэдрэлүүд. За дээрэс нь 7 бас орж байгаа. За тэгэхээр нөгөө 3 дугаар мэдрэлээс эхлээд явъя. Энэ хөдөлгөөний мэдрэл бол мэдээж нөгөө эфферент учраас уруудах замаар явна гэсэн үг. За 3 дугаар ус мэдрэлээс эхэллээ. Энэ маань яваад дээдлийн одоо эхний салаа маань болохоор superior салаа маань levator palpebrae superior muscle-ийн levator palpebrae. За тэгээд superior rectus 2 булчин руу саллаа. За доошоо явлаа. Medial rectus. За тэгээд дээрэс нь inferior rectus. Тэгээд inferior oblique булчингуудыг одоо мэдрэлжүүлэх нь байна. За тэгээд 4-р хос мэдрэлийг хэдүүлээ харцгаая. Одоо 4-р хос мэдрэл болохоор дангаараа дээгүүр тусдаа явж байгааг харж байгаах. Оптик каналаар орохгүйгээр энэний дээгүүр явж байгаа. Тэгээд трохлеэр одоо дэгдэж байгаа энэ superior oblique булчинг бол мэдрэлжүүлж байгаа. За 6 буюу абдуценс одоо нэр болохоор бас дангаараа гихтэй трохлеэр нервийг бодхон нервэс одоо ялгаатай нь гэх юм бол оптик каналаар хамт орж байгаа. Хамт ороод
Харин хажуу тийшээс халаад lateral rectus булчин дээр очиж байгаа. За тэгвэл бидний энэ topical anesthesia хаана очиулээд байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр одоо би ерөнхийдөө ингэж явах болно. Анестезиагийн слайд гарч ирлээ. Баруун дээд буланд энэ ногооноор тэмдэглэсэн байна. Яг ямар мэдрэл дээр очиж үйлчилж байгаа юм бэ гэдэг нь гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр тэрийг бас анзаараарай. За энэ topical anesthesia бол салт болон одоо эвэрлэгийн sensory nerve-ийг л ер нь одоо блоклно гэсэн үг. За тэгээд заалтын хувьд бол бид нар нөгөө ямар нэгэн байдлаар тонометр, гониоскопи, ESG, UBM зэрэг одоо эвэрлэгт touch болох үедээ topical anesthesia хийн гэсэн үг. Complication-ууд бас гарч болдог. Гэхдээ удаан хугацаанд олон давтамжтай хэрэглэвэл corneal edema одоо эвэрлэгийн хаван үсэх, тэгээд зузаарах, одоо бүдэгшил үсэх, тэгээд зарим тохиолдолд бүр хүнд зэрэг кератопати үүсч болдог байна. Яагаад ийм юм үсээд байна уу гэхэлэр нөгөө эс хоорондын tight junction-ыг нь салгаад өгчөж байгаа учраас энийгээ дагаад нөгөө метаболизм буураад тэгээд иргэн өөртөө нөхөн төлөх чадвар маань бас буурчт юм байна. Ингээд ирэхлээр сая нийлсэн хүндрэлүүд гарч ирдэг. За topical anesthesia-гийн даваа тал юу гэхээр мэдээж аюулгүй, хурдан, энгийн. За тэгээ ямар нэгэн зөв канул зэрэг бол зэрэгтэй холбоотой хүндрэл гарахгүй гэсэн үг. За сул тал гэх юм бол мэдээж маш хязгаарлагдмал. За тэгээд эвэрлэгийн эпителд одоо харуу чанартай. За intracameral anesthesia гэж ярилцгаая. Тэгээд камер доторх одоо мэдээлжүүлэлт гэхлээр үйлчлэх хэсэг нь iris ciliary body-гийн мэдрэхүүн мэдрэлх байна. За тэгээд заалтын хувьд гэх юм бол мис засал биш зөвхөн AC wash хийх. За тэгээд ICL, ECC, FECO зэрэг болрын мэсцлүүд хийх. За дээрэс нь заримдаа глаукомын мэсцлүүд хийх, синихал лизэс дангаар нь хийх, iris-тойгоо гадны битгийг авах ч юм уу. Ихэвчлэн anterior одоо чамарт ажиллах байгаа мэсцлийн хийхдээ ашиглавал бас зүгээр гэж бичсэн байсан. Парацинтез хийгээд тэгээд sideport incision ингээд давхар хийж байгаа. Тэгэнгүүтээ энэ дотор ашиглаж байгаа бодис нь гэх юм бол заавал preservative free байх ёстой. Энэ preservative free lidocaine 1%, за эсвэл bupivacaine 0.5%-ийг эсэд ямар хэмжээгээр хийх вэ гэхээр 0.1-ээс 0.5 мл хэмжээгээр ингээд хийдэг байна. За энэ холбоотой хүндрэлүүд нь юу байх вэ гэхээр эндотел ингээд мэдээж нөгөө хоруу чанар бас байдаг. За торлогт хоруу чанар үүснэ гэж бас бичсэн байсан. Гэхдээ энэ маань өөрөө нөгөө хэрэгжилж байгаа тун болон хугацаанаас маш их хамаардаг. Хэрвээ 1%-ийн 0.1-ээс 0.5 мл 15-аас 30 секундын турш одоо камер дотор байлгавал энэ аюулгүй. За тэгээд давуу талын хувьд гэх юм бол аюул багтай. Эхлэх хугацаа шууд эхэлдэг. За тэгээд нөгөө нүдний алим руу одоо тайрах одоо зүү канултай холбоотой хүндрэл бас хамаагүй бага байдаг байна. За сул талын хувьд гэх юм бол яг анестетик мэдээ алдуулах үйлдэл нь бас хязгаарлагдмал гэж үздэг. Нөгөө блокуудтай харьцуулахад хязгаарлагдмал. За тэгээд эндотел toxicity, retinal toxicity үүсэх эрсдэлтэй. За тэгээд үн өртгийн хувьд яагаад үг гэхэлээ нөгөө preservative free lidocaine, bupivacaine ашиглаж байгаа учраас энэ маань үнэтэй байдаг. За тэгээд хэрвээ corneal astigmatism одоо скар үүсгэлээ гэж бодоход astigmatism үүсгдэг. За subconjunctival мэдээ алдуулалтын тухай гэх юм бол хэсэгхэн газарт састин болон склерийн одоо мэдрэхүүн мэдрэлийг блоклдог. 0.5-аас 0.8 мл-ийг хийдэг байна. 1 грамын 30 G хамгийн жижиг зүгээр. За тэгээд байршлын хувьд бас анхаарах хэрэгтэй. Энэ лимбэс 5-аас 8 мм-ийн зайд хийх нь. За тэгээд хайлоринадаас нэмж хийж болно. Бидний тухайн өмнө ярьсан болохоор санаж байгаа ах гэж найдаж байна. Тэгээд химозис үүсэх ёстой. Битргүүм ч юм уу эсвэл нөгөө conjunctival flap үед хийж болно гэсэн байна. За хүндрлийн хувьд гэх юм бол склерийг хатгаж болно. Хэрвээ склерийг хатгах юм бол ямар шинж тэмдэг илэрх вэ гэхээр сас тавгнан, саслын дор цус уралд дуусна. Бидний хайпотоны илэрч болно. За тэгээд витрус цус харагдаж болно. Субтеноны тухайд гэх юм бол саст склерийн мэдрэхүүн мэдээ алдуулалт. За тэгээд булчингийн бас одоо мотор нервийг бас блоклох нь. Байрлалын хувьд гэх юм бол одоо яг энэ зурган дээр харагдаж байгаа чинь тэр зүүнний байрлал болохоор форниксоор ороод киноны доор ирсэн байна.
За хид хідэн бас нөгөө багж заавал шаардлагатай болдог. Тэгээ хүний заавал хэвтүүлэх хэрэгтэй болно. За тэгээд эсрэг газрын мэдээ алдуулалт тусаалаа, яваадаар хариуцлаа. За тэгээд энэ зурган дээр харагдаж байгаа нэг багжууд бас хэрэгтэй болно. Тэрэн дунд нөгөө канюл, эсрэг газрын мэдээ алдуулалт, за тэгээд нөгөө инжект тариа, салтын бензепт, салтын хайч хэрэгтэй болох нь. Энэ нөгөө дөрвөн төрлийн канюл харуулсан байгаа юм. Эднэр болохоор нөгөө хэмжээнээсээ хамаарат янз бүр байгаад байгаа. Тэгээ хамгийн ихний A6 дээр байгаа нь бол стандарт канюл 19G-ийн 254 см урттай. Канюл суурьтай харилцах их техникийг харуулж байна. За хүнээ гадагшаа дээшээ хараарай гэж хэлэх нь байна. Зүслэгээ болохоор инфраназал хэсэгт ингэж хийхдээ лимбээс 5-аас 10 мм-ийн зайтай 2-аас 5 мл анестетик уусмлыг хийх нь байна. Салтыг заавал нөгөө чөлөөлөх байх хэрэгтэй. Салтыг дисект хийх. За маш олон нөгөө техникүүд бас зүгээр нөгөө нон surgical бас тийм техник байд юм байна. Бага зэргийн хүндрэл үүсвэл энэ нөгөө тарилга хийж явах өвдөлт үүсэх, хемосис үүсэх, салцын дор цус урах, анестетик илүү нөгөө ингээд талбай нь илүү томрох гэх юм тиймэрхүү. За тэгээ хүн зэргийн хүндрэлүүд бол булчин парез болж болно. За мэдээж orbital retrobulbar hemorrhage үүсч болно, склерийг хатгаж болно. За тэгээд булчин хэрвээ гэмтээчих юм бол тэрийгээ дагаад одоо диплофи үүсэх бас магадлал байгаа. Давуу тал нь гэвэл аюул багтай. За тэгээд нөгөө анальгезия дээр нэмээд акинезия үүсэж байгаа гэдгээрээ бас маш давуу талтай байх нь. За тэгээд яг нөгөө нүд рүү хатгах нөгөө хурц үзүүртэй зүүн төр байхгүй учраас тэрнтэй холбоотой хүндрэлээс хамаагүй бага байдаг. Сул талын тухайд гэх юм бол мэдээж анестетик эффект нь бол бас хязгаарлагдмал тухайн хэсэгэн газартаа байна гэсэн үг. Жохон өндөр өртөгтэй нэмэлтээр багжууд их шаардагдана. Тэгээд магадгүй салстыг буцаагаад оёох хэрэг гарна. За энэ хүрээд part 1 маань дуусч байна. Тэгээ part 2 дээр бид нар retrobulbar, peribulbar anesthesia хүндрэлүүд тэр үед ямар арга хэмжээ авах уу? За мөн окулопластикийн мэдрэлийн зарим блокууд ерөнхий мэдээ алдуулалтын талаар ярих болно. Тэгээд эхний дугаарт та бүхэндээ бол ерөнхий мэдээллийг тэгээд зарим нэг бидний мэдээ алдуулалтын сонголтуудыг бас танилцууллаа. Тэгэхээр дараагийн дугаараар илүү чухал бидний түгээмэл хийгддэг retrobulbar, peribulbar мэдээ алдуулалтын талаар ярих болно. Тэгэхээр дараагийн дугаарыг хүлээж аваарай. Энэ удаагийн дугаарт хамт ирсэн баярлалаа.